All right, hello, my friends. Oh, one moment, I'll start with Steph. За ба өглөө Окленд хотоос 7:15 гарсан. Тэгээд энэ 2 цагийн дараа ирээд одоо киноны зураг авалт тасан газар руу явах гэж байна. Much people love rabbit things. I'm like, yeah, no. I know Jake has everything. Sid was torn down and Hobbiton was left as little more than a sheep paddock. So when Peter and his team returned, there is our Sandyman Mill House, our double arch stone bridge, and tucked in behind the world famous Green Dragon. That's the one. Now down at the Green Dragon, it is a full service pub and possibly New Zealand's busiest pub. And that is where there is a drink waiting for each and every one of you, and you'll be able to warm your fingers. Oh, this is. Oh, ямар хөөх юм бэ хараа. За. Ийм 31 байшинг барьсан гэж байгаа энд. Сайн байцгаана уу. Шинзланд улс Мата гэдэг дүрэг тэгээд энэ Хоббит кино болон Бүчний эзэн киноны зургийг авсан газар бүхэл бүтэн одоо фирм байхаар газрыг ингээд 1998 оноос эхлээд тогтчлаад кино зураг авалтуудыг хийгээд маш амжилттай явж байгаа. Тэгээд энэ газар болвол энэ улсад яг анх байгууллагатаа 50 гаруй сая төгрөгийн долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч одоо жил болгон 2.7 тэрбум долларын ашиг орлогыг авчирдаг гинэ. Тэгээд жил болгон 570 гаруй мянган зочид энийг үзэх гэж ирдгийн. Одоо нэг нь өнөөдөр би болоод явж байна. За Окленд хотоос автобустай гараад нэг ойролцоогоор $300 бүх одоо унаа өдрийн хоол гэдэгтэй одоо ингэ зарцуулаад тэгээд ирдэм байна. Тэгээд дэлхийн өнцөг болон бүрээс зөвхөн энийг үзэх гэж маш олон хүн ирдэг. Хараа бүх юм ингээд маш детальны хийсэн. Тэгээд одоо энд байгаа 31 байшин 31 үлээ бүр өөр учиртай энэ цонх монх бүх юм ингэж детальч нэг бүрчлэн адилхан бишээр хийсэн гэж. Тэр жижиг хувцснууд үлгөөтэй байгаа хараа. Хөөе энэ жижигэн цонхыг харалтаа. Тэгээд 100 болохоор их гоё болдог гэсэн. Өмнө нь киног нь үзэхдээ нэг их айхтар анзаарч үздэг байсан. Яг өмнө нь киног нь үзэхдээ нэг их анзаарч үздэггүй байсан. Ирсэн ч арай айгүй бүр дахиад үзмээр санагдчихлаа. Хөрх юм бэ. Тэгээ энийг нөгөө бүгдийг ийм маш их шороо өдр авчирж хийсэн гэ. Тэгээд яг энэ бүтээн байгуулалт дээр Шинзландын цэрэг армийнхан маш хүчтэй оролцож барихад тусалсан тэр хэмжээгээрээ ч их зардал гарсан гэж ярьж байна. Хоолунд нь яг тэрүүгээрээ байж байна хараа. Киног үзэж байхдаа би дандаа боддог сэнийг хаана ингэж ийм хөөрх авсан юм бол та. Хаана ингэж хийсэн юм бол та гэж бодчихсон. Жижигхэн понд усан сан байна. Тэр дээшиг ингэ битүү хараа. Айл үднэ. Анх 1998 онд энэ Александр фарм гэдэг энийг
анх одоо кино найруулагч нь олж мэдээ тэгээд энэ бүтэн сарыг ингэж өнгөрөөж энэ хэсэг одоо газраар ингэж явсан. Тэгээд энд ерөөсөө кино юу зураг авалтын хэсэг байгуулъя гэд тэгээд ажил 1999 онд ажил эхэлсэн гэж ярьж байна. Тэгээд ийм одоо яг энэ Шинэ Зеландын энэ хөдөө нутаг болвол манайх шиг нэг ийм тал биш юм байна. Яг ийм гүвээ дов ихтэй. Тэгтээ тэр нэг юм огцом. Тэгээд бидэнд ер нь үзэгдэж харагдаагүй мод бут их байх юм байна. Тэгээд жоохон чиглэг юм болохоор манайх шиг айхтар хүйтэн биш болохоор их айтайхан байх юм аа. Цагаагаар ямар хөөрхөн юм бэ? Надад таарсан гэх шиг харагдаад байх юм. Яг л би бол зүгээр очиж зогсох юм бол юу л харагдах юм бэ? Яг л миний гэр шиг л харагдах юм бэ. За одоо ийш шиг бид нэр яваад нөгөө ногоон лууныхаа хэсэг дээр очих хэвээр. Тэгээ сая доор тэр нөгөө жүжигчдийн ер нь кино багийнхны хоолоо идэх, хувцлах, нүүр бодолт одоо ойдол моёдол гэд бүх одоо зүйлийнх нь юу байсан. Нэг юм нөгөө кино юуны багийнхны хэсэг гэд маш том хэсэг тэнд харагдчихлээ. За модыг нь хаанаас тарж авчираад энд тавиад Окланд хотоос маш их мод одоо үржүүлэг газруудаас моднуудыг авчирсан маш их хиймэл навчнуудыг тавьсан. Тэгээд тэр хиймэл навчнуудыг юунаас авчирсан? Тайванаас авчирсан гэд бичсэн байсан. Тэгээд асар их нөгөө ажил болгож хийсэн байна. Тэгээд энийг нөгөө кино туризм гэд байгаамаа. Тэгээд бидэнд ч ихсэндээ гоё түүхэн кинонуудыг ингэж хийгээд дараагаар нь нэг удаага зураг аваад өнгөрөх биш те. Тэгээд дараагаар нь түүнийгээ зарах ийм аялал жуулчлалыг Монголд хийвэл бас болмоор л юм шиг санагдаад байна. За одоо зарим нэг юунууд нь байшингууд нь онгорхоо байгаа гэсэн. Тэгээд бид нарыг оруулж зураг авах болно гэдгсэн. Энэ нөгөө шинээр барьсан нэг нэ бүчний эзний дараагаас нөгөө хоббитэд зориулж барьсан нэмсэн гэдэг. Гурван бүчний эзэнгийн ном 3 кино тэгээ хоббитууд дангаараа нэг кино болсон. Тэгээ ингээ харахад юмнуудын ингээд бүгдийг одоо хиймлэр хийсэн юм шиг боловч үүнтэй холбоотой энэ нөгөө бүтээн байгуулалттай юм уу одоо зарим энэ ургамал эдэр бол яг юугаараа өөрийнхоороо байгаад байна. Тэр нь юу гэсэн үг гэхээр одоо яг энэ хэсэг бол амьд фарм шүү, амьд хэсэг шүү л гэж харуулдаг байгаа. За энэ айл бол нэлээд наймаачин айл байна. Өөрсдийнх нь талах малах хамаг юм гаргаа зарж байна. Using those two sets of bag in, because they were putting the actors in different ways in the landscape itself, framing it in different ways. За киноны зургийн одоо гадна бүх хэсгийг энд авсан. За дотор талын одоо тэр маш гоё интерьер дизайн юм хүн болвол энд аваагүй. Одоо Шинэ Зеландын 2 арлын одоо голд байгаа Wellington гэд хот байгаа. Өнгөрсөн жил би очсон. Wellington хот бол салхины хот гэдэг нэртэй маш их салхитай. Тэнд студ засаад одоо дотор бүх бичлэгүүдийг хийсэн байна. Зарим нэг сцен одоо зарим нэг хэсгийг бол юунд хийсэн гин. Лондон хотод өөр студид очиж битсэн гинэ. Бүр ингээ юм болгоны деталь болгоныг ширхэг эмэгч орхиогүй байгаа. Тэндээ нөгөө жуулчдад зориулаад ус авдаг хэсэгтэй. Яа.
За урд сайн нэг автосан явжсэн чи урд явж байгаа энэ олон цагаан эмий чи хонь гэдэг. Тэр цаана байгаа бор эмийн үхэр гэдэг. Гадны олон жуулч дотроос одоо ийм их хонь амьдралдаа харсан хүн өөрсдөө хэлчихсэн бид нэг ховор юм хардаг болохоор зургийг авч авах уу гэд. За түрүү хэлсэндээ зарим нэг мод бол ялангуяа энэ байшин дээр нь барьсан моднууд бол жинхэнэ биш ээ. Бид нар юу яаж авчирсан байгаа. Юугээр хунцар юм хумаар хийсэн байгаа гэж хэлсэн. За зарим нь бол яалтгүй жинхэнэ байна. Энэ хөлийнхэн гიშгүүрийг хартаа энэ одоо манай цэлмэг гэдэг үгийн хэмжээгээр явж шүү дээ энэ одоо. За ингээд байшин гарна ороод зүгээр яг ингээд бүх юмныхын деталийг харах юм бол одоо энэ зохиолдоор гарч байгаа юунуудыг дөрүүдийг бүр нэг бүрчлэн онцлогийг тодорхойлсон байна. Жишээлбэл одоо энэ айл бол бяцлаг хийдэг айл болтой. Тэгээ энэ чинь фарм шүү дээ тий. Тэгээд энэ фарм энэ тал газар ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн бүх онцлогийг ингэж харуулах гэж хичээсэн амар таалагдж байна. Айгуу гоё. Тэр нэг айл хувцснууд угаагаад тавьчихсан байна жижиг хувцснууд. За энд ингэж түлээн модоо хийцэн. За кино найрлагч бол зохиолыг бүр өстой бүлгээр нь хэсгээр нь задлж энэ кино зураг авалт энэ кино нөгөө юг кино зураг гэдэг тий одоо зураг авах газрыг хийсэн. Тэ энэ бол маш сонирхолтой боловч их тийм амар ажил байгаагүй гэдгийг сайн манай гайд эмэгтэй бол байн хэлж байна. За мэдээж энэ моднууд бол жинхэнэ моднууд байгаа. Тэр дээр нөгөө яг байшингийнхаа орой дээр нь байгаа моднууд бол юу мод гэлээ? Хиймэл моднууд гэдэг чинь. За би ингээд зураг аваа яваад хахад тэнд нөгөө гайд маань хамаг гоё юм ярьчээд байна. Би нөгөө ард нь хөнгөө үед нь зураг авсан гэдэг яваад байгаа хэрэг. Өнөөдөр жоохон бороотой байна. Гэхдээ айхтар хүйтэн бол биш үү. Жоохон чихтэл. Одоо эднийх нэг юм мэхмэл гар урлал хийдэг айлалтай юм аа. За. Бид нар одоо нэг байшинд нь орж үзэх гэж байна. За юм хүмүүнд битгий хүрээрээ. Бүгдээрээ ингээд нэг кино зураг авахд зориулж хийгдсэн байгаа. За дотор байгаа юмнуудаас ганц үний юм нь гал байгаа шүү. Халуун байгаа шүү. Гал битгий хүрээрээ гэж сануулж байна. За өндрүүд нь тэр хаалгаар жижигүүд нь энэ хаалгаар орж байгаа. Тэг би жижиг болохоор өөрийнхөө тохирсон хаалгаар орж байна. Ямар хөөрх юм бэ? So cute it is. Хөөрхөн жижиг юм бэ. Бас масны сүвнэртэй. Хай манайхаа. And junior. Oh, it's a bedroom. Yeah,
Seems like it. Oh, so cute. Хүүхдийн онцлогны өрөө нэ хараа. Нэлгээтэй байна. Хийм юм амьдрмаар санагдах юм сайн. Ямар жижиг юм аа, ямар хөөрх юм бэ. Миний эмээ бүчнээс авшиг юм харагдаж байна. This is your bedroom. See? Энэ аваа жонтлогны өрөө байна хараа. Яашиг явъя. What is that? Oh, bathroom. Bathtub. Ясан дардаг хэсэг нэ. Эндээс ингээ арамаа бас нөгөө сарны дэлбэ мэлбэ тавьчихжээ хөрх юм. Scrub in the body. Сайн. Горно. Сайз нэг нарт. Oh my god. Сайн ингээд нөгөө бааны давс хамгийн минь ингээд. Sauna? Зэн сауна нэ. Ийм жижиг шүү дээ. Хааштай миний гар юм байхгүй. Тийм. Айл юм да. Яста нэрэ бүхэл юм байгаа айл юм да. Honestly, if it wasn't for you and Connor, I'd be like, nah, you guys are just like two. За энэ нэг гартаг хаалах юм. Have you had any thought on the area? За одоо галтогоо. Тэгээд хоолны өрөөр явж байна. Аа. Ятан тоглоомны дэлгүүршил шүү дээ харалтаа. Чи ямар хөрх юм бэ? За. Ой. Нөгөө юм хадгалдаг. Зойр бүх төрлийн надны дээ. Виноных байна, вино байна. Зайнуур хийсэн хоолнуудаа ингээ хадгалт юм шиг байна. Жимс ногоогоо тавьсан байна. Ер нь нэг ийм юм тоол. Дөө чи хөрх юм. Сангана чи тавьчих. Бацаа авчихсан байна. За Hobbit кинонд дурлахсад бүчний эзэн кинонд дурлахсад бол заавал ирж үзэх ёстой баг аяллахын чагсаалтан дотор оруулчихж байгаад ирж үзэх ёстой газрын нэг мөнөөс өмнө байна. За. Энэ ч 100 тоогоонууд нь байна. За одоо нөгөө хоол идэх газар нь. Мөөгнөд.
Look at this place. Бичгийн хэсэг байна. Энэ бичгийн өрөө. Бүх юм ингэж детальны гоё хийсэн. Thank you. Menu recipe. За ингээд бүгдээрээ гараад ирлээ. Араар нь гараад ирсэн байна. Хөөе нэрээ энийг хүртэл ингэж нэг үрчлэн бодож хийхтэй. Ямар гоё юм. Энд бас нэг айл байна. Ишээр хүмүүс орсон юм байна. Тэгээ энэ нөгөө пакэж нь өөрөө би нөгөө анх мэдхгүй вебсайт дээрээс $120 авцсан чинь нөгөө унаа энэ тэндээс гоё явах юм бах гэж бодоод аваад тэгээ гинт нэрээ би чинь ийшээ яаж явах вэ? 2 цаг гар явах юм байна шүү. Тэгээ буцаад очиж юугаа нөгөө вебсайтаа шалгасан чинь яг хөө машинтаа бол өөрөө ирж болно. Тэгээд пледэ үзүүлээд орж болно гэсэн боловч машингүй гэдгээ санаад тэгээд пледэ буцаага дахиад энэ $340 ийм унаатаага хоолтойгоо тасалбар нь багцыг авсан. Эсвгөөс хэрэг би өөрөө такси дуудаад ингээд ирэх юм бол талдаа $250 ирж очих нь таксийн дангаараа $500 болох юм байна гэд. Тэгээд тасалбартайгаа нийлэх юм бол $620 болно гэд. За тэгснээр $620 төлчихснээс 300 эдийг төлөөд пакчаар нь авчаа. Тэр би хотод ирээд хоол идэж таарна гэж бодоод ингээд аваад ирсэн. Тэгээд бүжний эзэн болон хоббитд дуртай хүмүүст энэ одоо кино шимтэн үзэж номыг шимтэн уншсан улсуудад бол үнэхээр заавал ирж үзэх ёстой газрын нэг байна. Тэгээд 3 жилийн турш загвар дизайн бүх юмыг гаргаад 9 сарын дотор барьж дууссан төсөл. Тэгээд энэ бол одоо энэ Шинэ Зеландад баригдсан хамгийн хурдан байшингууд гэдэг хочтой юм байна. Тэгээд ийм гоё бүтээн байгуулалтыг хийгээд үүгээрээ бас тэгээд улсынхаа төсөвт тодорхой хэмжээний мөнгийг оруулж байгаа. Дээр нь эн чинь орон нутгийн иргэд гэж байгаа. Тэ нутгийн иргэд ажилтай байна гэдэг чинь бас хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо бол яг үндсэн 250 гаруй ажилчид энд бүтэн цагаар ажилладаг. Юунд бүтэн цагаар ажилладаг. Тэгээ анх бас зохион байгуулж бүтээн байгуулж хахад маш олон хүний хүч хөдөлмөр орсон байна. Тэгээ ингээ ер нь харах юм бол нэг ийм хөндөй газрыг л ингээд тогтчулсан юм байна. Тэгээд хаашаага нэг 1.5 км газар гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ газрыг ингээд бүхэлд нь кино юу болгож тогтчуулаад одоо тэгээд түгээрээ дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүсийг татаж авчирж байна гэсэн үг байх нэ. Тэгээ би түрүү хэлсэнтэй киноны зөвхөн гадна зураг авалтыг л энд хийсэн. Дотор зураг авалтыг бол Wellington гэдэг хот байгаа. Тэнд хийсэн байна. За зарим нэг зургийг бол Лондонд хийсэн гэж тайлбарлаж хэлж байна. За. Одоо бид нэр баар руу гэтээ жинхэнэ баар баарнд очиж जैन. Тэгээд нөгөө юу ууж балах талаар бас сая айгуу гоё тайлбарлаж хэлсэн. Тэгээд нөгөө нон алкохол юмнууд бас айгуу их байгаа гэсэн. За ингээд баар нэ. За зун бол энд бүр их гоё байдаг. Гэхдээ одоо эдэж ч гэсэн ялгаагүй гоё байна. Сайхан байна. За би нөгөө пиавд руухгүй болохоор ийм нөгөө жинжертэй нон алкохол сидар алюминий нөгөө юу гэдэг шүү дээ. Тэрэн шиг юм аваад уучлаа. Тэгэх юм байна уу?
That was so close. I didn't remember where he said to meet up. I know, but you know, over there, if you just walk by the tour guide, just walk by over there. Энэ нөгөө нэг тикетийн пакежийн үнэндээ авчихсан дээ. Эхний хундаг өнгөө тэгээд тэрнээс цаашаа үнэтэй. Тэгээ өөрөөсөө нөгөө гайдууд маань өөрөөсөө зогсож идэм байх тэн дээр. Thanks, guys. Thank you so much. Thank you. What is the typical food in Mongolia? Meat. Meat? Yeah. Like barbecue? Yeah. Okay. Stew. Be careful. I will do the. Аа. За ингээд манай багийнхан бүгдээрээ хоолоо идцгэж байна. За нөгөө пакэжин дотор чи юм буфе хоол өгсөн. Тэгээд нэг уух юм өнгөө. Дахиад уухаар бол ийшээ гарч аваарэ гэдэг. Ерөнхийдөө нэг юм том хоолны юм хэсэгтэй юм байна. Тэгээд нөгөө элийн компаниуд маань хүмүүсээ авчраад ингээ ээлж ээлжээр нь хоолнд оруулаад гараа явуулаа. This will be for the bread, I guess.